Жил бүр утааны асуудлыг шийдвэрлэнэ гэх байдлаар улсын төсөв батлан утааны эсрэг хөтөлбөр төсөл хэрэгжүүлдэгч энэ нь ямар ч үр дүнгүй зүгээр мөнгө угаасан явдал болдгоо. Албаных нь утаа буурч байгааг хэлж байгаа ч бодит байдал дээр утаа ямар хэмжээнд байгааг мэдэхгүй байна. Жилээс жилд ихсээр байгаа чаашлаад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөг үзүүлсээр байна. Хэмжээнд энэ бодисууд чи хүний биед ороод хоримтлал үүсгэх юм бол нөгөө хавдар гэдэг өвчин нь үүсгэх нь биш үхэлдэл хүрэх байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл яг нь зүрх судасны өвчлөл үүсгээд зүрхний дутагдалд оруулах нь байна. Тэтэм судасны бөглөрл үүсгэх нь байна ч гэдэг юм хичлэнгээр те. Тэгэхээр нөгөө агааргүй бол бид нар амьдрах чадахгүй шүү дээ те. Яг тэрнтэй ижилхэн яг нь үхэл дүргэнэ. Насварлалтын тоо нэмэгдэж ирнэ. Цаг бусын одоо насварлалтын тоо хэмжээнүүд нэмэгдэж ирнэ гэсэн үг. Тэгэхээр саяхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсын хувьд агаарын бохирдлын түвшний үндсэн хэмжүүр болох тоосонцорыг хэмжиж үзэхэд тоосонцор хүнд металл Улаанбаатарын гэр хороолол Монгол улсын стандартаас 14 дахин, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартаас 35 дахин илүү давсан гарсан. Ингэж өндөр гарсан байхад хүний бие организмд ихээхэн өөрчлөлт оруулж үхэлд хүрэх аюултай хэллээ. Амыг одоо зөвшөөрөгдөх хэмжээнээс их хэмжээний ийм агаарын бохирдолд хүний амьсгалын эргэтэн тогтолцоор нэвтрэн орохоор хүний амьсгалын тогтолцооны хамгаалах одоо зохицолтойгоо хамгаалалтын одоо байдал бүрэн хэмжээнд алдагдаад ингээд бүх төрлийн амьсгалын одоо өвчлөл үүсгэх одоо үндсэн шалтгаан болж байна. Үүнийхээ бол уушгины хавдрын үндсэн гол шалтгааныг бол тамхи гэж авч үздэг. Бүх уушгины хавдрын өвчтөй хүмүүсийн 90 орчим хувьтай бол тамхины шалтгаантай гэж үздэг. Гэтэл огт тамхи татдаггүй хүмүүс уушгины хавдар сүүлийн үед бол онцлогдож байгаа тохиолдлууд илбэх байгаа бөгөөд энийг юутай холбож тайлбарж байна гэхээр агаарын бохирдол дотор агуулгадж байгаа хорт хавдар үүсгэгч элементүүд нь уушгины одоо уушгинд нэвтрэн орж хүний эрүүл эсийг хавдрын эс рүү шилжүүлэлт хийж ингээд одоо огт ямар ч одоо эрсдэлгүй тамхи татдаггүй ийм хүмүүсийн дунд хавдар үүсэж байгаа нь агаарын бохирдолтой холбоотой гэж ингэж үзэж байна л да. Тэр бол өстой үнэн. Өглөөчин зүгээр барагс өөрийнхөө өмнөх замыг л харж чадахгүй явж байгаа шүү дээ. Утаа бол дэндүү айхтар байгаа. Тэр бол үнэн. Одоо тэгэл ханиалгах, бөхшүүлэх өстой янз бүрийн юм байгаа шүү дээ. Тэгээд ер нь нүд хүртэл аргаж байна. Янз бүрийн өвчин байна. Жохон хүүхдэд бол салхилуулах чаргалга агаарт гарах. Угаасаа л жилээс жил ихтэж байгаа шүү дээ. Тийм жилийн жилдэл байнга л ярьдаг л утаагаар ширүүлсэн тэгэл манай засгийн газар чинь бизнес хийдэг болсон шүү дээ. Яг үнэ хэлэхэд агаарын бохирдол бууруулныг тэгэл хичнээн тэр бумыг л тэр төсвөөс авдаг тэгтэл одоо тэгээ хийсэн юм мэдхгүй юм алга. Одоо ил уншдаг шүү дээ. Ерөөсөө л манайх бол яг үнэ хэлэхэд манай хот бол газ камер шиг л болсон биш шүү дээ. Тэгээ мэдээж хүн чинь цэвэр агаар л амьслах хэрэгтэй өст. Тэгтэл одоо ингээл байнга ийм утаа өнөртэй л яагаад хат чинь уушиг зүрх одоо тэгэл тэр би одоо ямар эмчгийн хүн биш одоо тэр муудтгал байлгүй одоо муудчихлагаас. Энэ утааны тухай юу яасан шүү дээ. Одоо нөгөө айл болгон нөгөө төслийн 100 тараагаад одоо хэдэн мянгаар нь хэдэн саяар нь одоо тараалаа шүү дээ. Тэгэд энэ биш дээ утаа яг хэвээр байна. Жилээс жилд бол өстө улам ихсэж байна. Гэхдээ ерөөсөө энэ бол сөргөөр нөлөөлөхгүй яах юм бэ? Энэ өстө айхтар нөлөөлж мэдгэж штэ. Хүүхд бол нэг яг нэг өвлийн ужиралд бол жоохон ханиа том ирээд нэг эм тараа угаал одоо үзэл тавилаа үзсэн. Дахин энэ хүүхдүүдээс ханиа тусаад одоо би олон удаа арчсан идэх хүмүүс. Тэг ерөөсөө одоо энэ хүүхдүүд өвдө ханиад нь дахин юу яагаад энэ чинь утаатай холбоотой. Ханиадгүй хүмүүс нь ерөөсөө ханиад ерөөсөө багтараа. Тэг янз бүрийн одоо харшилт. Тэгээд одоо тэр одоо эсэн шидийн одоо өвчин гарч ийн гэж шүү дээ энэ утаанаас ч юм болж. Утаанд агуулгадаг хүхрлэхийн улсын хэмжээнд байх ёстой хэмжээнээс ихссэн. Стандарт хэмжээнээс илүү гарснаар амьсгалын замын өвчний тохиолдлыг ихсгэх, уушигны хамгаалах механизмыг бууруулж зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг байна. Энэхүү утаанд агуулгадаг хүхрлэхийн хүний биед очих хүчил төрөгчийн хэмжээг багасгаж, уушиг болоод зүрх судасны өвчтөй болох гол нөлөө үзүүлдэг. Иймээс утаа гэх том асуудлыг доривтой шийдвэрлэхгүй бол жилээс жилд утаа хэсэг тохиолдолд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөж, эрдэнэт хүний амнасанд хүрэх аюул нүрэлжээ.